Сайн байна уу сонсогчдоо. Өнөөдрийн дугаараар бид та бүхний нийгмийн харилцаанд орох айдас, хэрэгэлзээг үгүй хийж, хаанч очсон өөртөө итгэлтэйгээр яриа өрнүүл сурахад тань туслах нэгэн гайхалтай бүтээлийн тухай ярилцах гэж байна. Та хизээ нэгэн цагт олон хүнтэй хүлээн авалт, эсвэл чухал уулзалтын үеэр одоо би юу гэж хэлэх вэ? Надтай хүн яриа өдөөсэй гэж дотроо түгшин дагсаж байсан уу? Сонирхолтой нь Харвардын их сургуулийн судалгаагаар хүний амжилтын 85% нь зөвхөн харилцааны ур чадвараас, харин ердөө 15% нь мэрэгжлийн мэдлэг чадвараас хамаардаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, та хичнээн ухаантай, боловсралтай байлаач, бусадтай хэл амаа ололцож чадахгүй бол амжилтын хаалга таны өмнө хаалттай хэвээр үлдэнэ гэсэн үг юм. Өнөөдөр бид харилцааны нэрж шинжээж, Лейл Лаундесийн хинтээч хэрхэн ярилцах вэ буюу харилцааны амжилтанд хүрэх 92 бяцхан аргын тухай өгүүлэх бестселлер номын сонирхолтой хэсгүүдийг төвөрлөн ярих болно. Энэхүү ном нь дэлхийн олон хэлээр орчуулагдаж, сая хүмүүст нийгмийн харилцааны нууц кодыг тайлахад нь тусалсан юм. Зохиогч Лейл Лаундэс өөрөө залуудаа маш ичимхий нэгэн байсан ч олон жилийн ажиглалт, судалгааны үр дүнд харилцааны мастеруудын ашигладаг бичил зан үйлийг системчлэн гаргаж ирснээрээ онцлогтой. Бидний амьдрал уулзалт, яриа, танилцуулгаар дүүрэн байдаг. Заримдаа бид огт танихгүй хүнтэй яриа эхлүүлэхээс зугтаж, утсаар ярихаас хүртэл төвөгшөөдөг шүү дээ. Гэхдээ бид бүгд нийгмийн амьтад учраас харилцаагүйгээр юундч хүрч чадахгүй. Номын хамгийн эхний бөгөөд хамгийн чухал хэсэг бол анхны сэтгэгдэл юм. Хүн тантай танилцаад ердөө эхний хэдхэн секундэд таны тухайд өгнөхтэй аль хэдийн гаргачихдаг. Энэ богино хугацаанд та өөрийгөө хинбэ гэдгийг үг хэлэлгүйгээр харуулж амждаг. Зохиогч нэгэн сонирхолтой зөвлөгөө өгдөг нь удаашруулсан инээмсэглэл юм. Хүмүүстэй уулзахдаа шууд л хиймлэр ярьзах биш, харин тухайн хүний нүд рүү хараад 1 секунд азалсны дараа инээмсэглэлээ аажмаар нүүр дүүрэн тодруулбал энэ нь хамаагүй илүү чин сэтгэлийн зөвхөн тухайн хүнд зориулагдсан мэт дулаан сэтгэгдэл төрүүлдэг байна. Судалгаагаар ч гэсэн ийм инээмсэглэл нь эмэгтэйчүүдийг илүү хүндтэй, эрчүүдийг илүү найдвартай харагдуулдаг болох нь батлагдсан байдаг. Мөн нүдний харц тогтвортой байх нь хайр халамж төдийгүй хүнд итгэлийг хүлээх гол түлхүүр болдог. Хүн яриаггүй байсан ч тэр хүн рүү харцаа тогтоох нь таныг түүнд анхаарал хандуулж байгааг илтгэдэг. Дараагийн нэг чухал техник бол хуучин найз шигээ харьцах арга юм. Танихгүй хүнтэй уулзахдаа түүнийг олон жил уулзаагүй дотны найзт нь байна гэж төсөөлөөрөөд үзээрэй. Тэгмэгц таны биеийн хилэмж аяндаа зөөлрч, хөмсөгт нь өргөгдөм, дуу хоолой тань дулаан болж ирнэ. Энэ нь нөгөө хүнд тань би аюулгүй, ээлдэг хүн байна гэсэн далд дөхөөг өгдөг. Яриаг хэрхэн эхлүүлэх вэ гэдэг дээр хүмүүс ихэвчлэн гацдаг. Лейл Лаундэс мөс хаглагч буюу анхаарал татах зүйл биедээ авч явахыг санал болгодог. Энэ нь содон цаг, өвөрмөц цүнх, эсвэл гоёл байж болно. Ингэснээр бусад хүмүүс танаас энийг хаанаас авсан бэ гэж асуух боломжийг бүрдүүлдэг. Хэрв та өөрөө яриа эхлүүлэх гэж байгаа бол тухайн хүний тухай бяцхан судалгаа хийх, эсвэл яриаг нь сонсож байгаад дундуур нь эвлэгхэн орох нь үр дүнтэй. Хамгийн гол нь бусдын химнэлд тааруулах хэрэгтэй. Хэрв нөгөө хүнтэй нь маш эрч хүчтэй ярьж байвал таач бас баг зэрэг идэвхтэй байж, хэрв тайван дүлгөөн байвал та бас хурдаас харуулаарай. Үүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд толин тусгал гэж нэрлэдэг бөгөөд хүмүүс өөртөө нь ижил төстэй хүнд илүү итгэж татагддэрж амтай. Одоо бүгдээрээ жижиг яриа буюу small talk-ийн урлаг руу орцгоё. Олон хүн жижиг яриаг хэрэггүй цаг гар затсан зүйл гэж боддог. Гэвч энэ нь харилцааны хаалга тогших үйл гэх юм. Та хаанаас ирсэн бэ? Юу хийдэг вэ гэсэн асуултанд хизээч ганцхан үгээр хариулж болохгүй. Лондон гэж хэлхийн оронд би Лондоноос ирсэн. Тентхийн цагаагаар яг одоо маш сайхан байгаа. Гэх мэтээр яриа үргэлжлэх сэжүүр өгөх хэрэгтэй. Сайн ярилцагч байна гэдэг нь маш их ярих биш, харин маш сайн сонсогч байхыг хэлнэ. Хүмүүс өөрийнхөө тухай ярих дуртай байдаг. Тиймээс та нөгөө хүнийхээ ярианы сүүлчийн хэдэн үгийг давтан асуулт болгож асуух замаар тэднийг өргөнчлүүлэн яриулах боломжтой. Энэ нь таныг түүнийг маш анхааралтай сонсож байгааг илтгэж, нөгөө хүнд тань энэ хүн үнэхээр ухаалаг, сонирхолтой хүн юм гэсэн сэтгэл төрүүлдэг. Сонирхолтой нь та юу ч яриаггүй байхад тэд таныг гайхалтай ярилцагч гэж дүгнэх болно. Бид ихэвчлэн бусдад таалагдахын тулд өөрийнхөө сул талыг нуух, эсвэл хит төгс харагдахыг хичээдэг. Гэтэл бодит байдал дээр хит төгс хүн бусдад хүйтэн, зайтай мэдрэмж төрүүлдэг байна. Сэтгэл зүйн нэгэн сонирхолтой үзэгдэх байдаг нь pratfalling эффект юм.
Энэ нь өөртөө итгэлтэй, чадварлаг хүм ямар нэгэн жижиг алдаа гаргахад хүмүүс түүнд илүү их хайртай болж ойр дотн мэдрэмж авдаг байна. Тиймээс та ярианы дунд жижиг алдаа гаргахаас эсвэл мэдэхгүй зүйлээ асуухаас бүүвэ. Харин ч энэ нь таныг хүн гэдгийг харуулж харилцааг илүү амьд болгодог. Гэхдээ анхаарах зүйл нь та өөрийгөө хинбэ гэдгийг бүрэн таниулж амжаагүй байж шууд л гүн гүнзгий нууц сул талаа дэлгэж болохгүй. Энэ нь нөгөө хүнд тань ачаалал өгч танаас зугтахад хүргэж мэднэ. Харилцааг бэхжүүлэх бас нэгэн хүчирхэл зэвсэг бол бид болон бидний гэдэг үгсийг ашиглах юм. Та танилцаад удаагүй байгаа ч гэсэн бид энэ асуудлыг яаж шийдэх вэ? Бидний хувьд энэ чухал шүү дээ гэх мэтээр ярих нь сэтгэл зүйн хувьд та хоёрыг нэг баг, нэг тал болгох нь ойртуулдаг. Мөн дотоод хошигнол үүсгэх нь харилцааг маш хурдан дотны болгодог. Ярианы явцад тохиолдсон хөгжилтэй зүйл эсвэл хоёулаа л мэдэх жижиг деталийг дараа нь эргэн сануулж ярихад та хоёрын дунд зөвхөн биднийх гэсэн түүх үүсдэг юм. Номын дараагийн хэсэгт Магдалины тухай маш сонирхолтой үнцэг гаргадаг. Шууд нүүрэн дээр нь магтах нь заримдаа долгинож байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрүүлж болно. Тиймээс шууд бус Магдал буюу 3 дахь читгээ дээр дамжуулж магтуулах нь хамгийн үр дүнтэй байдаг. Жишээ нь найз маань чамайг үнэхээр сайн илтгэгч гэж хэлж байсан гэх мэт. Энэ нь илүү үнэн бодиттой сонсогддог. Хэрв шууд магтах гэж байгаа бод тухайн хүний хийсэн үйлдэл эсвэл онцгой чанарыг нь маш тодорхой дурдах хэрэгтэй. Чи сайн байна гэхийн оронд чиний энэ танигцуулга дээрх тоо баримтууд үнэхээр ойлгомжтой, нягт болжээ гэх нь тухайн хүнд илүү их урам өгдөг. Мэргэжлийн орчинд хэрхэн харилцах вэ? Амжилттай яваа хүмүүс хизээч би юу хийдэг вэ гэсэн асуултанд зүгээр л ажлын нэрээ хэлдэггүй. Тэд бусдад ямар тус хүргэдэг вэ гэдгээ ярьдаг. Жишээ нь би нэгтгэн бодогч гэхийн оронд би хүмүүст санхүүгээ зөв удирдах, мөнгөө хэмнэхэд нь тусалдаг гэж хэлэх нь таныг хамаагүй илүү үн цэнтэй харагдуулна. Мөн ажил хэргийн уулзалтаар хизээж шууд ажил ярьж болохгүй. Эхлээд харилцаагаа дулаацуулж, хоолны дараа эсвэл уулзалтын төгсгөл рүү чухал асуудлаа хөндөх нь дээр байдаг. Хүн өлссөн эсвэл ядарсан байхдаа чухал шийдвэр гаргах дургүй байдаг гэдгийг санаарай. Утсаар харилцах урлагч бас өөрийн гэсэн дүрмтэй. Утсаар ярихад бидний биеийн хилэмж харагдахгүй учраас дуу хоолойны энерги 30%-аар буурдаг байна. Тиймээс утсаар ярихдаа илүү эрч хүчтэй байж нөгөө хүнийхээ нэрийг ойр ойрхон дурдах нь тэдний анхаарлыг барихад тусална. Утсаар ярих бүртээ одоо ярихад тохиромжтой цаг уу гэж асуух нь таныг бусдын цагийг хүндэлдэг, соёлтой хүн гэдгийг илтгэх маш том үзүүлэлт юм. За одоо та яг одоо өөрөөсөө асуух 3 асуултыг хэлье. 1-дүгээрт би хүмүүстэй уулзахдаа тэднийг сонсохоос илүү өөрийнхөө тухай ярихыг хичээгээд байна уу? 2-дүгээрт миний биеийн хилэмж бусдад нээлттэй, дулаан дохиогч чадж байна уу? 3-дүгээрт би харилцаанд жижиг деталь, Магдалыг хэр их ашигладаг вэ? Дээрх 3 асуултыг та эргэцүүлж бодсноор өөрийн харилцааны аль хэсэгт асуудал байгааг илрүүлэх болно. Маргаашнаас эхлэн хэрэгжүүлж болох 3 жижиг алхам бол: 1. Маргааш уулзах хамгийн ихний хүнтэйгээ удаашруулсан инээмсэглэлээр мэдлээрэй. Тэр хүний нүд рүү хараад дотроо 1 гэж тоолоод дараа нь инээмсэглэл. 2. Ярианы явцад нөгөө хүнийхээ хэлсэн сүүлчийн 3 үгийг асуулт болгон давтаж түүнийг илүү их яриулаарай. 3. Уулзагт бүрийн дараа тухайн хүний тухай мэдсэн нэг сонирхолтой баримтыг тэмдэглэж аваад дараа уулзахдаа түүнийгээ заавал дурдаарай. Эцэст нь хэлэхэд сайн харилцагч байна гэдэг нь төрөлхийн авьяас биш, харин суралцаж болдог чадвар юм. Бид бүгдээрээ л алдаа баргадаг. Бүгдээрээ л заримдаа юу хэлэхээ мэдэхгүй гацдаг. Гэхдээ хамгийн гол нь бусдад чин сэтгэлээсээ анхаарал хандуулж тэднийг сонсохыг хичээх нь харилцааны хамгийн том нууц юм. Таны инээмсэглэл, таны анхааралтай харц, таны хэлж буй дулаан үгс хэн нэгний өдрийг гэрэлтүүлж, таны амжилтын үүдийг нээж чадна. Өөртөө итгэлтэй байж, өөрийнхөө төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөөд, бусадтай нээлттэй харилцаж эхлээрэй. Өнөөдрийн дугаарыг сонссон танд баярлалаа. Хэрэв танд энэ дугаар таалагдсан бол манай подкастыг дагаж найз нөхөдтэйгөө хуваалцаарай.